Кайла гэдэг 28 настай бүсгүйн ажил амьдрал тохиолдсон нэгэн болсон бодит түүхийг маш товчхон ярьж өгөхөд бэлэн болж байна. За Кайла гэдэг эгэл жирийн нэгэн бүсгүй Джеймс гэдэг залуутай олон жил үерхэлж нөхөрлөж байгаад ерөнхийдөө нэг гэрт орж нэгэн гэр бүл болсон. За товчхондоо Кайла гэдэг бүсгүй багада эцэг эхээгээ алдсан учраас ойр ганцаараа шахуу ерөнхийдөө амьдралыг туулж байгаа Джеймс гэдэг бүрэн бүтэн амьдралтай нэлээд боломжийн айлд бээр орсон. За энэ орж явах үед нь Джеймсийн аав нэлээд бие муутай байсан. За тэгээ Кайлагийн үзэл туулсан хамгийн гол нь үзэл баримтал үнэн байгаа нь маш ихээр таалагдсан учраас өөрийнхөө охин мэт баг хүүгээсээ илүү Кайлаг хайрлаж халамжилж явж исэн. За тэгээд ертөнцийн мөнх усын жамаар Джеймсийн аав нас барах үед Кайла өөрийнхсөн аава гэдэг охиныг гидсэндээ олчихсан байсан. За ажил явдал дуусаад удаагүй гэр орны ажил амьдрал хэцүү байх үед энэ гэрт гэрэл гээгээ авчирсан хүүхэд бол Джеймс Кайла хоёрын дундаас төрсэн аава гэдэг нэг охин байгаа. За энэ охин төрөөд удаагүй буюу нэг насны төрсөн өдөр болох нь өнөө маргаашгүй болсон. За энэ үед Джеймсийн ээж буюу Сандра Кайлатай ярьж байгаад ой гашуу болоод удаагүй байгаа ч гэсэн нэгэнт ирсэн аава охиныхон төрсөн өдрийг нэгжгэр сайхан тэмдэглэж саяхан гэр бүлээрээ цуглаж исэн бүх ах トゥ найз нөхдөө цуглуулад ааваагийнхаа нэг насны төрсөн өдөр тэр цэм анхны төрсөн өдрийг нэгжгэр хийе гэдэг дээр санаа оноо нийлсэн. За тэр тусмаа гэр орны тогтчлт бүх зүйлийг Сандра буюу хатан ээж нь зохицуулна. Хоол унд десерт нарийн ширийн зүйлийг чи зохицуул. Джеймс болон миний хүү энэ зочдод зориулж бас ил гал дээр махшаарж ерөнхийдөө нэлээд сайхан хөөрхөн баяр хөөр хоол ундтай байя гэдэг зүйлийг тохиролцоод салцгаасан. За Джеймс гэдэг бол залуу Кайлагийн нөхөр. За тэгээд угаасаа айлын ганц хүү. За Сандра болон түүний талигаач аав. Энэ гурав бол гурвалгана нэг том хаусд амьдардаг. Гисэн эдний аав болон ээжийнх нь хамаатан садан гэдэг 30 гаруй төрлийн 30 гаруй хүн яг эдний энэ аавагийн төрсөн өдөр дээр ирнэ гэдэг баталгаажуулж хэлсэн байдаг. За ингээ 30 гаруй хүний хоол ундыг сайхан зохицуулаад тухайн өдөр гэрийнхэн том цэцэрлэгт хүрээлэнд нэлээд нэгжгэр сайхан зүйлийг хийсэн. За ганц хүүгийнх нь ганц охин ааваа зориул Сандра бол юмыг тултал хийсэн. За Кайла буюу тухайн Бермен хадам ээжийн гаргаж байгаа сэтгэлд бол үнэхээр бас баярлж исэн байдаг юм аа. Ер нь эдний хадам ээж бол нэлээд бас айхтар хүн гэдгийг эдний бүх хамаатан садан байх байна. Кайла хүртэл эдний бээр ороод бараг 2 жилийн хугацаанд нэлээд сайн ойлгож исэн. За ингээд Сандра гэдэг хүний ах トゥ амрах садан өчнөө олон хүмүүс цугласан. Кайла ч өөрөө багаас өнчин өрөөсөөс учраас ганц нэг дотны найзуудаа цуглуулсан гэхээс биш өөр айхтар хүн амтан бол ирээгүй. Ерөнхийдөө зочдын нэг 90% Джеймсийн талын ах トゥ өнөр гэдэг бол нүдэнд харагдаж байна. За тэр тусмаа Сандрагийн төрсөн эгч Мерлийн өөрийнхөө нөхөр Робертийн хамтаар ирж энэ хүү гэр бүлийн аавагийн төрсөн өдрийг бол нэлээд онц чухалчилж исэн байдаг. За тэр тусмаа Сандра олон хүний өмнө хундаг зөхиод үг хэлж явахдаа манай удам судар гэр бүлд гэгээ авчирч байгаа манай удмыг цааш өргөжлүүлж байгаа аава гэдэг охин бол миний ганц хүү Джеймсээс төрсөн ийм мундаг хүүхэд байгаа. Энийхэн төрсөн өдрийг ингэ тултал хийж яах нь бидний ариун үүрэг юм аа. Бурхан бид нарыг харж байгаа гэдэг үг энэ төрийг бол хэлж исэн байдаг. За ингээд тухайн гэр бүлийнхэн бол бүгд алга ташин дэмжиж аава гэдэг нэг настай охинд асар хэмжээний бэлэг заримдлахоор хадгаламжийн дансанд хийгээрээ энэ төр дугтуутай мөнгө төгрөгийг бол нэлээд тултал өгж исэн. Тэгээд Кайла гэдэг бэр бүсгүй бол үнэхээр бас баярлж исэн. Эдний гэр бүл өөрийнх нь болон өөрийнх нь хүүхэд болон өөрийг ийм зэндаан төвшөнд авчирч ингэж хайрлаж үндэлж үнэлж байгаад нь бол үнэхээр их баярлаад тэр цаана нөхрийнхээ хажууд инээд далтаа сууж исэн. За ингээд Сандра буюу хатам ээж аава
гэдэг бяцхан охинд одоо бэлэг өгдөг. За ингээ бэлгүүдийн одоо ингээ харах юм бол нэлээд том уудтай, дээрээс нь конверттэй мөнгүүд байхаас гадна Джеймс буюу одоо өөрийнхөө төрсөн хүүд одоо бас нэгэн жижигхэн улаан хайцагтай бэлгийг бол өгдөг. За Джеймс бол асар ихээр гайхаж юун бэлэг үлээ ээжээ өнөөдөр чи аавагийн төрс өдөр штэ гэхэд Сандра би чамд одоо энэ бэлгийг өгье гэж утсан юм а. Миний хөө одоо яг энэ олон зочныхоо өмнө бэлгийг бас задлаарай. Дээрээс нь Кайла буюу миний хайртай бээртэй чамд зориулаад би бас нэгэн хөөрхөн бэлэг бэлдсэн ингээд дугтуутай зүйлийг ингээд ээж аав хоёрт нь бол бэлгэлж өгдөг. За мэдээж одоо өрх гэрийн тэргүүн Джеймс хамгийн түрүүнд улаан хайрцагтай жижигхэн одоо бэлгийг задлаад харахад бол дотор нь нэгэн одоо тест хийдэг аппарат байдаг. За тэрийг нь харсан Джеймс бол асар ихээр гайхсан. За гайхтаа тэн дээр юу ч ütсэн байсан бэ гэхээр ADN буюу одоо ДНК-гийн шинжилгээ хийдэг одоо хэрэгслүүдийн иж бүрдэл комп байсан байдаг. За Джеймс энэ бүх зүйлийг хараад гайхсан. За тэнгууд Кайла бас ээжийнх нь өгж байгаа бэлэг тэр цэма ДНК-гийн шинжилгээ хийлгээрэй гэсэн одоо иймэрхүү бичиг байгааг хараад гайхсан. За гайхаад Сандра руу харахад бол Сандра бардам төгс бол энийгээ зогсож исэн байдаг. За ингээ Кайлаг бэлгээ задлахыг хүмүүс шахах үед Кайла одоо тусгай дугтуутай бэлгийг задлахад одоо фитнес 1 жил одоо үнгүй яв эрхийн бичиг бас ингээ байж байгаа. За ингээ Кайла бол одоо төрөө жил болж байгаа. Тэгээд нэг айхтар жин энтер бол нэмээгүй бараг хуучин шигэ шахуу одоо хөл эмхтэй учраас одоо ерөнхийдөө боломжийн яг хуучин жинлүү ойртсон байгаа. Гэтэл 1 жилийн одоо фитнесийн эрх өгсөн байгаанууд Кайлаг үнэхээр гайхуулсан. За Джеймс ч бас ээж рүү гаргаад ээж нь толгой дохиод инээжсэн байдаг. Тэгэнгүүтээ Сандра гэдэг хатам мэж үргэлжлүүлээд бэрдээ хандаж за энэ одоо фитнесийн бичгийг би чамд яагаад өгж байгаа юм бэ гэхээр чи анх манад бэр болж ирсэн. За төрсний дараа ингээ эргээд харахад баг зэрэг үйл ялэгжийн нэмсэн байгаа ч нь бол анзаарэгдэж байна. Тийм учраас хүүхэд гаргасан гэд өөрийгөө бас ингээ хаячих болохгүй. Тийм учраас өөрийгөө тор дорой фитнест явж жижиг одоо зүйлүүдээ бас ингээд шатаагаараа гих зүйлийн одоо агуулгатай үгийг хэлэхэд бол Кайла үнэхээр их гайхсан байдаг. Джеймс бол яг өөрийнхөө ДНК-гийн шинжилгээр бас ингээ харсан гайхсан маягтай байж явах үед Кайла одоо Джеймс буюу нөхөртөө хэлсэн таны ээжийн тоглож байгаа тоглоом ямар амар хэцүү юм бэ? Шоглон болох үедээ гэдэг хэлгээд Джеймс одоо би бас сайн мэдэхгүй байна. Ээж надад яг ийм зүйл өгж байгаа юм болоо гэдэг түүнийг одоо тас затгсан чигээрээ байх үед Сандра энэ бүх зүйлийг анзаарсан. За тэнгүүтээ хэлдэг. Джеймс миний хөөдөө чи сайн сонсоороо би чамд яагаад ДНК-гийн шинжилгээ өгж байгаа вэ гэхээр аава гэдэг чиний охин одоо 1 нас хүрч байна. Тэгээд чиний багнаас аавагийн багнаас хоёрын хоорондоо ямар ч төсвөө байгааг би хараад бол гайхсан учраас чамд энэ хүү ДНК-гийн шинжилгээ өгж гинэ. Одоо юм өндөр хөгжсөн учраас заавал хизээ нэгэн цагт мэдэх биш яг л одоо эргэлзсэн тохиолдолд тэр доор нь эргэлзээгээ тайлах хэмжээний одоо шинжилгээ одоо судалгааны багаж хэрэгслүүд ийм амархан байдаг болчихсон. Тийм болохоор миний хүү эргэлзэх юм байхгүй одоо энэ охиныхоо ДНК шинжилгээг лабораторид явуулаад өөрөөтөө харьцуулаад үзсэн. Хин хиндэ амар үздэй гэдэг үгийг Кайла руу харахад Кайлагийн нүдэнд нулимс цээлэгнээд үнэхээр юм бас хэцүү байдалд орж ирсэн. Өөрөөр хэлбэл хадам ээж бэрийгээ өөр хүнтэй банзалдаж ирэмсэн болж ирээд тэр хүүхдийг нь өөрийнх нь одоо хүүгийн хүүхд гэж тулгаж байгаа юм шиг 30 гаруй хүний өмнө иймэрхүү зүйл ярьсан. За 30 гаруй хүний одоо дунд одоо Кайлагийн ганц нэг зүрхний андууд нь бол игдүүцэж нэлээд юу хавгүй хараа сууж байхад бусад одоо Джеймсийн болон Сандрагийн талагийнхан чив чимээг бол ажиглаа сууж исэн. За Джеймс өөрийнхөө охиныг харахад өөртөө нь бол бас нэг төстэй харагдаагүй. Гисэн одоо иймэрхүү бэлгийг ийм төрсөн өдөр дээр ингэж зүрх өвдгөн өгнө гэдэг бол үнэхээр юм бас хайргүй одоо шинжил илэрч байгаа. За тэгээ Джеймс өөрийнхөө ээжид үгэлж чадахгүй Сандра ч яхаа бод идсэн боохоо шиг маасаад л инеч гисэн юм шударган үнэн дээр үсттэй анханасаа ингээд ив хава олцсон дээр үсттэй гэдээ бус хүмүүс рүү харахад зарим нь бас инээжсэн, зарим нь чимээгүй аялтанд авч исэн байдалтай нөхцөл байдал нэлээд ширүүн болж ирсэн. За тэнгууд Кайла гэдэг бэр бүсгүй
одоо хадам ээжтэй доромжлуулаа суугаад хэмжээний хүн биш учраас бас тэнэг хүн шиг босч өрсөлцөөд байхгүй учраас юу гэж хэлсэн бэ гэхээр их гоё хэлдэг. За тэрний юу гэж хэлсэн бэ гэхээр Кайла одоо хундаг аваад одоо сэрэгээр тогшоо чимээ гаргаж бүх хүмүүсийн анхаарлыг өөр дөрөө татчаад нэгэн үгийг хэлдэг байгаа. За тэр нь юу гэж хэлсэн бэ гэхээр нийт ирсэн зочид болон Джеймсийн аргэр анд найз нөхөд та бүхэнд үнэхээр баярлаа. Тэгээд одоо хадам аав маань өнгөрөхөөсөө өмнө надад нэгэн нууцыг хэлээд одоо нас барж байсан. Тэгээд Сандра болон Джеймс дээрээс нь Ава гэдэг охин энэ бүх зүйлийг би бодоод энэ хүн нууцыг бас өөртөө хадгалаад өнөөдрийг хүртэл явсан. Ууг нь хадам аав хэлэхдээ энэ нууцыг одоо хэнд ч бити хэлээрэй гэж надад хэлсэн. Гэхдээ Сандрагийн гаргаж байгаа нааш араншин одоо намайг энэхүү зүйлийг хэлэхээс өөр аргагүй одоо булан шахсан учраас одоо үнэнг та бүхэнд одоо хамгийн сайхан одоо энгийн ойлгомжтойгоор хэлье гэдэг хэлдэг. Тэнгүү Сандра гайхсан, Джеймс ч бас салгалаад нөгөө ДНК шинжилгээгээ барьсан чигээрээ суусан. За тэгэхээр Кайла гэдэг одоо бэр бүсгүйтэй талигаач хадам аав юу гэж ярилцсан бэ гэхээр нас барахынхаа өмнөх орой Кайлагийн гараас атгаж байгаад яг үнэндээ миний эхнэр Сандра миний хүү Джеймсийг одоо чиний хүү гэж надад итгүүлж одоо өөр хүний хүүхдийг одоо тээж ирээд надаар овгуулж насан туршдаа намайг хуурсан байдгийм а. Үүнийг би аль дээр үед мэдсэн ч гэсэн би хилээ хазаад хүүгийнхээ төлөө, Сандрагийн төлөө, энэ амьдралын төлөө би одоо энэ бүх зүйлийг нууж өнөөдрийн зэрэгтээ явсан. Гэхдээ үхэхдээ энэ нууцыг аваад үхэн гэдэг надад өөрөө харамсалтай байгаа учраас би чамд итгэсэн учраас ч одоо ингэж хэлж байна. Яг үнэндээ Джеймс бол миний хүү биш. Гэхдээ би өөрийнхөө төрсөн хүүшгээ хайрлаж өнөөдрийн зэрэгт өсгсөн. Джеймс чинийг мэдэхгүй. Сандра л ганцхан мэднэ. Гэхдээ Сандра хэнд ч хэлэхгүй. Сандрагийн нууцыг би мэдж байгаа. Гэхдээ би мэдээгүй юм шиг энэ олон жилийн амьдралыг бол туулж ирнэ гэдэг бол надад амар хэцүү байсан. Нэг зүйлийг хэлмээр санагдаад байсан. Үнэн гэдэг зүйл өөрөө үргэлж ил болохыг хичээж идэг, оволцож идэг учраас тэр бүх зүйлийг дарж өнөөдрийг хүрнэ гэдэг бол надад аюул хэцүү байлаа. Инээмсэглэл болгоны ард маань надад зовлон байсан байдгийм а гэдэг үг хэлдэг. Тэнгүүд Кайла гайхаа тэгвэл Джеймсийн аав хин юм бэ? Та аав нь биш юм бол одоо жинхэнэ аав нь хаана байгаа юм бэ гэхэд одоо түүний хадам талигаач аав хэлэхдээ Сандра буюу одоо энэ хадам ээжий чинь төрсөн их чинь Мэрилин байна. Тэр Мэрилинтээс суусан Роберт гэдэг одоо залуу буюу энэ хүргэн бол энэ Джеймсийн төрсөн эцэг юм а гэдэг үгийг бол хэлдэг. За энэ бүх нарийн ширийн зүйлийг хормон дээр одоо ил тод одоо Кайла зоригтойгоор хэлэхэд Сандра гэдэг хадам ээж салгалж босоо зогсож исэн хүн сандал дээр суун тусаад ингээд гэр бүлийнхэн лугаа бүгдэн лөө харсан. Тэр тусмаа Сандрагийн төрсөн эгч Мэрилин болон түүний нөхөр Роберт нүрэн час улаачсан нөхцөл байдлыг бол хараад дээрээс нь түүний одоо төрсөн эгч Мэрилин нөхөр Робертийнхаа рүү өшгөлж байгаа түүний одоо энэ тэндээс чимхэж байгаа тийм дүр зураг бол хүмүүст харагдсан. За Роберт бол одоо хэлэх үггүй хүн болгоны нүд рүү одоо байсан бэргсэн маягтай харж байхаа Сандра бол үнэхээр сандарсан. За Джеймс яг энэ бүх зүйлийг сонсоо доошоо хараа суугаад байсан. Үнэхээр өөрхөн төрсөн эцгийг өөрхөн төрсөн эцгэл гэж бодож явсан болохоос биш өөр хүний хүүхэд гэдгээ бол мэдээгүй. За ингээд бүх одоо уур амьсгал хэцүү болгоё. Сандра одоо барьцаалтахгүй тул ширээ шааж босч ирээ энэ мө бузар хүүхэн өнөөдөр гэр бүлийн донд хов хутгаж бид нарыг доромжоллоо. Чиний хүүхдэд ДНК-гийн шинжилгээ хийн гэдэг одоо ийм хүн туссан юм уу чамд чи үнэнгээс айсан юм уу гэхэд Кайла бас ширээ шааж босч ирээ. Танд одоо үнэн гэж байвал одоо ил болох хэрэгтэй хүүгийнхээ төлөө гэдэг үг хэлсэн. Ягарахгүй аава буюу тэр нэг настай охин бол Джеймсийн хүүхд гэдэг нь бол ойлгомжтой. Гэтэл Джеймсийн хүүхд биш байх юм биш үстэй гэдэг дээр хамгийн их санаа зовж ирсэн хүн бол хамгийн их булгай лойрыг хийж гэр орноо хуурж хүргэн ахтайгаа банзалтаж эр нөхөртөө өөр хүний хүүхдийг чиний хүүхэд гэж итгүүлж өдий олон жил худал хуурмгийн хатан хаан байсан Сандра гэдэг авгаа байсан байж таардаг. За Сандра өөрийнхөө нууцыг нин нүгөө гэр бүлийнхээ өмнө сайхан уудалж авах үед үнэхээр юм бол одоо барьцаалдаж ихч рүүгээ нэхэд ихч нь бол үнэхээр асар их уурлаж дарин дээр давс нэмж дэлбэрэхэд бол бэлэн байсан.
хэлсэн ч нөхрөө чирээд одоо машины зогсоол руу маш хурдтай явж байгаа үлдсэн 20 гаруй хүн бол хараад ингээд байж идэг. За Кайла үргэлжлүүлээ те би бол одоо танаа хүүгээс өөр хүн амьтанд унтаж ивдэж орж гарч явсан байдгүй. Яагаад гэвэл би тань шиг худал хуурмаг те юм бузар авгаа бол бишээ. Би яг л нөхөр Джеймстэй үнэж байсан одоо те анхнаасаа Джеймстэй явсаар угаад энэ хүүхдийг гаргасан. Тэгэхээр энэ Ава гэдэг охин дээр ДНК-гийн шинжилгээ хийгээд ямар ч шалгалт одоо байхгүй. Харин та энэ ДНК-гийн шинжилгээг хүү Джеймстэй өгөөд Джеймсийнхаа ДНК шинжилгээ хийлгээд Роберттэй харьцуулаад үзвэл жинхэнэ үнэн гэдэг юм чинь гарч ирнэ. Хэрвээ чаддгийм бол тэрний дараа бид нарт уулзаарай гэдэг үг хэлдэг. За ингэж хэлээ Кайла өөрийнхөө нэг настай Ава гэдэг охиныг өргөөд өөрийнхөө машин руу явхад түүний нөхөр Джеймс ээжигээ үлдээгээд өөрийнхөө ДНК-гийн шинжилгээг бариад одоо тэр хоёрын араас одоо дуртай дургу толгоогоо унжуулаад алгасан. За ингээ гэр орон одоо те энэ байгаа байдал бүх юм бод оронгоор гэж олон цугласан зочид хүртэл хоолунд ууж идэх юм байхгүй бүгд одоо сар хийтэл босцоогоо тал дээшээ бот үсрээ тараад ерөнхийдөө Авагийн нэг насны төрсөн өдөр бол амар хэцүү байдалд болж байгаа. Тэгэхээр Сандра гэдэг хадам ээжийн характер юу байсан бэ гэхээр олон жил нөхрөө хуурж исэн тэр нууцыг хинч мэдээгүй гэж тэрэндээ бардам сагаж те одоо гэр бүлийн дунд нэр хүндтэй одоо тийм ааш авиртай байсан ч гэсэн үнэн гэдэг зүйл төөгдөөд яхарахгүй гүйцэгдэж энэ нөхцөлд бол үнэхээр арчиг байдалд орж. За Джеймс одоо Кайлаг дагаа түүний одоо түрээсэлж исэн байран дээр бол хурж ирсэн. За тухайн одоо тэдний амьдарч исэн хаусад одоо Сандра буюу тэдний ээж одоо гэрээ манад үлдсэн бусад зочид бол яваад гисэн. За ингээд 7 хоногийн дараа Джеймс гэдэг залуу ДНК-гийн шинжилгээг охиндоо биш өөртөө хийсэн. За өөртөө хийхдээ одоо тэ өөрийнхөө одоо тэ ээжийн эгч буюу Мэрилийн түүний нөхөр Роберт гэдэг нөхөртөө төстөө гэдгийг бол хар баг наснаас ол мэдчихсэн. Гэхдээ арай ч эцэг эхийн та тэ их эцэг үрийн хоорондох одоо тийм холбоотой гэдгийг бол таамаглаж байгаагүй. Харахгүй л одоо хүргэн ахтайгаа өөрийгөө бас нэлээд төстөө хүн юм байна да гэдгийг бол гадарлаж ирсэн байдаг. Гэтэл харахгүй одоо тэ Робертийн хүү буюу одоо тэ одоо эхнэрийнхээ дүү Сандратай одоо явуулдаж Джеймс гэдэг хүүхдийг бас хийчихсэн байсан гэдэг нь ийм олон жилийн дараа ил гарч бөм мужигноо юм болсон. За мэдээж ДНК-гийн шинжилгээ дээр бол түүнийг Робертийн хүүхд гэдгийг бол маш өндөр хувьтайгаар нотолж гарч ирсэн. За ингээд Сандра гэдэг эмэгтэй одоо хадам ээж айхтар хүн болох гэж юмны учир зовлонг тайлдаг мундаг хүн болох гэж хүүгийнхээ амьдралыг самарсан өөрөө нэр хүндгүй болсон үр удмаа хүртэл одоо тэ эвгүй байдалд оруулсан бэрдээ бүр ахамгүй нэр хүндгүй болсон. Дээрэс нь талигаач нөхрийнхөө одоо тэ одоо аргэр одоо түүний одоо таньдаг мэддэг хүмүүсийн юмд бол үнэхээр одоо бардам ихцэлж харах чадах хэмжээний одоо чадваргүй болтлоо ингэж гутамшиг байдалд орсон. За залуулаад одоо Сандрагийн төрсөн ихч Роберто салах эд хөрөнгө хуваах гэх мэт янз янзын том асуудал одоо тэдний гэр оронд нүүрлэж дараагийн том цохилтууд одоо шүүх хурал цариг цагдаа ДНК-гийн шинжилгээ эд хөрөнгийн маргаан гэр бүлийн уур амьсгал гэх мэт зүйлүүд бол одоо угсарч гарч ирж исэн. За Роберт гэдэг нөхөр бол харахгүй залуудаа одоо тэ эхнэрийнхээ дүүг жирэмсэн болгож одоо түүнийг ийм хүүтэй болсон гэдгийг бол мэдчихсэн. За тэр тусмаа Джеймс одоо өөртөө адилхан баг гадарлаж исэн ч гэсэн бас ил цагаан хүн амьтанд мэдэгдэхгүй бас ингэж бүх нууцыг бол хоёулаа хамжиж хавсарч одоо нууж исэн боловч Джеймсийн ухаалаг одоо ихнэр Кайла энэ бүх зүйлийг сад тавин одоо тэ бүгдийг ном журманд нь оруулж энэхүү гэр орны одоо бузар булааг бол нэлээд сайхан ариутгаж цэвэрлсэн. Джеймс гэдэг залуу бол өөрийнхөө төрсөн эцгийг бол одоо тэ Роберт гэдгийг мэдсэн. Гэхдээ өөрийнхөө өсгсөн аавыг бол үргэлж сэтгэл зүрхэндээ хайрлаж тэр хүний одоо дүр зүрх нүдэнд нь бол харагдчихсэн. Тэгээ оршуулган дээр нь очоод та бол миний үрдийн аав шүү гэдэг үгийг хэлээд одоо оршуулган дээр сууж байгаа Кайла бол охиноо тэрвэрэд холоос хараа сууж исэн байд. Тэгэхээр энэ хүү болсон бодит түүх маань биднэрт юу хэлээд байна гэхээр үнэн гэдэг зүйл үргэлж гарц гаргалгаа хайж
ил гарахыг хүсэж идэг. Өөрөөр хэлбэл бүх нууц цаг хугацаатай. Хизээ нэгэн цагт чиний болон хин нэгнээс нууссан бүх зүйл өөрөө ил гарна. Хэрвээ чи ил гарахгүй бол хин нэг нь ил гаргахгүй бол тэр нууц өөрөө ил гарч. Тэгэхээр энэ түүхээс бид нэр санаа аваад яах вэ гэхээр худал хуурмаг бузар булхай зүйлийг хийж сэтгэлийн там дуун хизээ илрэх бол гэж зүхтах биш. Ерөөсөө л анханасаа худал хуурмаг гэдэг зүйлээс зайгаа бариад үнэн амьдрах хэрэгтэй гэдгийг энэхүү сургамжит түүхүүд маань бидэнд ой тоонд ортол энэ хүмүүсийн амьдрал дээр ингэж жишээ болж харагдчих. Тэгэхээр бид нэр өөрсдөө болон өрөвтэй ч гэсэн үнэн гэдэг зүйлтэй нөхөрлүүлж хүмүүжүүлэх юм бол ирээдүйд учрах зовлон бас бага юм байна гэдгийг хүүхүүд маань харууллаа. За ингээ өнөөдрийн оруулсан гоё түүх маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд орж гараад ойрхон байж идэг нийт үзэг сонсогч нартаа тэр тусмаа цай кофений мөнгө 1000 тахгүй 2000 тахгүй байгаа боломжоор шилжүүлж байгаа та бүхний тэр сэтгэл үнэхэрийн агуу цаашдын уран бүтээлийн их эрч хүчийг өгдөг шүү гэдгийг та бүхэндээ хэлье. За ингээд орж гараад ойрхон байж байгаараа дараагийн гоё түүхүүд араараасаа угсраад орж ирнэ.